За удахгүй болох гэж байгаа цагаан сартай холбогдуулаад монголчуудын мэдлэг хүндлэх ёс мэдлэгээний үгсийн талаар ярих гэж бодож байна. За монголчуудын хувьд мэдлэг хүндлэх ёс бол одоо тухайн хүний хүндхийн дээр их хүндгэж байгаа их хүндэтгэл томоохон зан үйл байж байдаг. За хуучин цагт бол монголчууд нүүдлийн соёл иргэншилтэй холбоотойгоор бол одоо өдөр тутамдаа уулзаад байх боломж байхгүй байсантай холбогдуулаад жилдээ цөөн хэдэн удаа мэд мэдлэлц золгодог байж харин өнөөгийн одоо суурин соёл иргэншилтэй ард түмэн шиг одоо өдөр тутамдаа мэдлэх өдөрт хэд хэдэн удаа мэдлэх ийм зүйлүүд одоо байхгүй байсан байна. За мэдлэгтэй бол одоо ахмад настай болон эрхэм дээд хүнээ бол одоо дүү зэрэг тушаал бага хүмүүс нь одоо эхэлж айлтхан мэдчилдэг байсан бол харин гаднаас орж ирж байгаа хүн бол одоо тухайн гэрт байгаа хүмүүсийн нас дэс харгалзахгүйгээр одоо төрүүлж амар мэндийг найдаа айлтхан мэдчилнэ. За мэдлэгтэй одоо амны бэлгээс аштын бэлэг үүдэн тогтно гэсэн монголчуудын бодол сэтгэлгээний дагуу одоо үргэлж сайн сайхан зүйлийг ярьж, асууж, лавлаж, өрөөж одоо мэдчилдэг ийм боломжтой байжээ. За эхлээд одоо мэдчилгээний дараалал хэлэх юм бол эхлээд бие биенийхээ амар мэндийг айлтгаад түүний дараа дөрвөн үйлрлийн мэдчилгээ яваад түүний дараа ажил хэрэг зориг, хит нутаг тэгээд хөдөө бол одоо тухайн нутаг орны ногооны гарц байдлын талаар одоо асууж лавдаж ингэж мэдэлцдэг байсан байна. За амар мэнд асууж байгаатай холбогдуулаад хэлэхэд одоо хуучин баатарлагын төлд одоо хаан амрыг амарчилж хатан мэндийг мэдчилье гэдэг ийм үг гардаг. Эндээс үзэх юм бол одоо амар гэдэг үг нь бол одоо эрэгтэй хүнд хамаатай, мэнд гэдэг үг нь болохоор эмэгтэй хүнд хамаатай ийм мэдчилгээ байсан байна. Тэгэхээр одоо манай монголчууд мэд мэдрэхтэй бол олон хүн байгаа, эмэгтэй эрэгтэй хүмүүс хамт байгаа энэ үед бол одоо амар мэнд байна уу гэж мэдчилдэг байж. За эрэгтэй хүмүүс байх юм бол одоо амар байна уу гэж мэдчилдэг байсан бол эмэгтэй хүнд бол одоо мэнд байна уу гэж одоо мэдчилдэг ийм боломжтой байжээ. За мөн одоо ахмад настай хүнтэй мэддэхтэй бол одоо бие тань лагшин тунгалгүй гэж мэдэлдэг байсан байна. Амар байна уу гэхээс гадна бас дүү хүнтэйгээ одоо мэдлэгтэй сайн байна уу гэж мэдэлцдэг байсан. За дөрвөн үйлрлийн мэдчилгээ бол одоо сайхан хаварчиж байна уу, сайхан цусаж байна уу, сайхан намарчиж байна уу, сайхан үйлжиж байна уу гэж мэдчилдэг ийм боломжтой байсан байна. За үүнээс гадна бас манай монголчуудын хувьд одоо мэдлэг хүндлэгтэй аль болох одоо бэлэг дэмбэрлийг одоо айлтгаж 5-30 малаа оролцуулж одоо мэддэх юм ёсод байна. Энэ ёс нь бол одоо манай цагаан сард бол бас их тод илэрч байдаг. За цагаан сараар одоо мэд өвдөхтэй бол дааг далантай, бяруу булчинтай, төлөг сүлтэй, торон бөхтэй, сар шиндээ сайхан шинэлж байна уу гэж мэдчилж байгаа. Энэ бол одоо дандаа нөгөө хавар болж байгаатай холбогдуулаад одоо төл малаа талаараа одоо оролцуулж их нэрлсэн юм байдаг. За манай нэг багш ярьж байсан тэр мэдлэг нь ямар мэд байдаг гэсэн байгаад энэ социализмын үед одоо хүний амар мэндийг асуухаас өмнө мал сүрэн мэд байна уу гэж асуудаг байсан гэж. Яагаад мал сүрэн мэд байна уу гэж төрүүлж асууж байгаа юм бэ? Хүн чухал юм шүү гэхээр хүн бол одоо хөөхөн байсан. Харин мал бол одоо төрийн буюу нийгмийн хүч байсан учраас төрийн хүмүүс одоо эсвэл одоо баг баргатын даргууд одоо малчтайгаа уулзахдаа мал нь чухал байсан учраас мал сүрэн мэд байна уу гэж төрүүлж асуудаг байсан юм аа. Харин одоо бол 90-ад он гарснаас хойш одоо мал хөвчлөгцснээс хойш одоо манайхан эргээд энэ амар мэд байна уу гэж мэдснийхаа дараа одоо мал сүрэн мэд байна уу гэж одоо мэдчилдэг байсан гэж ярьж байсан. За энэ бас ортой байж магадгүй. Гэхдээ манай монголчуудын хувьд өөрөө хизээнээсээ нүүдлийн соёл иргэншилтэй улс байсан учраас нөгөө дээрээс нь 5-30 мал нь одоо монголчуудын хувьд бол ганц амин зулган байсан учраас мал сүрэг бол одоо мал сүргийнхаа одоо ментийг одоо инк байгааг одоо нэм төргөнд байна мэдлэгийн үгсд оруулж явж ирсэн байхаа гэж миний хувьд бол бас бодож байдаг юм аа. Тэгэхээр одоо цаашдаа бие биентэйгээ мэдлэгтэй ахас ихсээ хүндлэн дээдлэгтэй бол одоо манай монголчууд үргэлж одоо бие биентэй сайн сайхан үгсийг өрөөж хэлж тэр өрөөлөөр нь одоо хүмүүсийн тэр хэлсэн өрөөлөөр тухайн гэр бүл тухайн хүн одоо тэтгэгдэж ажил үйлс нөөдрөг бүтэмжтэй бие нь одоо эрүүл чирэг за мал сүрэг нь усаж үрдсэн ийм сайхан бэлэг дэмбэрэлтэй гэрдэж жилийг одоо үдэж өгтөж дөрвөн үйлрлийн турш одоо сайн сайхан үгсийг бие биентэй хэлэлцэж явдаг байжээ. За ийм зүйлийг бас хэлье гэж бодож байна. Бүгдээрээ сайхан шинэлцгээгээрэй.